За тэгээд түрүүчийн бичлэгэн дээр өмнөх бичлэгэн дээр дахиад нэмж хэлэх юм байна. За тэр маань юу гэхээр одоо эсрэг талаас нь ийм фибо байгаа шүү манайхаа гэдэг ингээд IT болсон байна. За эндээс дэш өсөж явах үед тийм ээ. Эндээс өсөж явах үед эндээс унах магадaltaй гэсэн үг. За тэрний дараасаа 50 авсан. Энэ дээр бол 50 аав. Энэ хүртэл одоо энэ дунд бол 50 авсан гэж байна. Энэ дээр бол TP2-оос салгана гэж байна. За энэ нь бол харж байгаачлан энэ хөдөлгөөн бол энэ байна тийм ээ. Энэ байна. Тэгэхээр энэ хавьд 50 TP2-аа салгана гэсэн үг байна. За тэгээ ерөөхдөө ингээд баа ярилж байгаа бол ингээд орцсон барьж байгаа гэдгийг бол харуулсан байна. За тэгээд эсрэг талын фибо дээр ингээд унал дээр шүү гэдэг нөгөө нэг фибог. За энэ фибог гаргаж ирж харуулсан байна. За тэгээд эндээс бол унаад лава эвдэх боломжтой, эвдэхгүй өсгөх боломжтой гэдгийг бол манай сурагчид бол мэдж байгаа. За тэгээ яагаад ашгуудаа дундаас нь аваад явах нь зүв бэ тийм ээ? Ингээд энэ уналт бол орж ирсэн байна. За тийм учраас ерөөсөө энэ фибо бол одоо хэрхэн ажиллаж байгааг болон ерөөсөө импульс явах хамгийн төгсгөлийн хоёр цэгийг харуулдаг гэдгийг дахин хэлээд байгаа. Учир шалтгаан энэ подкастн дээр та хэд те ямар ядаргаатай олон ярьдیں гэдэг дахин хэлээд байдаг учир шалтгаан ерөөсөө импульсууд явах нь үнэн юм бол энэ фибогийн хоёр зооноос л явах юм. Өөр газараас явах боломжгүй. За тийм байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая guys баярлалаа.